За мэдээж яг Монгол улсын ерөнхий сайд үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхаа хүрээнд одоо улс төрийн шийдвэр гаргаад хотын даргаыг огцруулах асуудал бол ингээд шийдвэрлэгдсэн. За мэдээж одоо энэ чинь улс төрийн болон одоо захиргааны ажилтай холбоотой асуудлаар тодорхой учир шалтгаан байгаа учраас энэ асуудал ингээд шийдвэрлэгдсэн гэж ингэж бол харж байгаа. Зүгээр махтай холбоотой асуудлаар дан ганц одоо Нямбатарт хариуцлага хүлээлгээд өнгөрөөнө гэдэг асуудал бол байж босгүй зүйл гэдэг талаас бол би харж байгаа. Ялангуяа би бол одоо засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ажиллаж исэн. Засгийн газар ер нь ямар бодлого хэрэгжүүлж мах, гурил, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үн ханш, доктортой байх нөхцөл байдал дээр бол макро түвшиндээ бодлого гаргаж ажиллах зайлшгүй шаардлага байдаг. За энэ бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар дан ганц орон нутгийн удирдлагад хариуцлага үүрүүлнэ гэдэг бол одоо бодлогын хувьд бол дутуу байна гэж ингэж харж байгаа. Өнгөрсөн жил одоо улсын төсөв батлуулах цаг үеэс эхлээд тухайн үед ажиллаж исэн засгийн газрын тэргүүн, тухайн үед ажиллаж исэн эдийн засгийн хөгжлийн сайд, сангийн сайд, хэрэглэхийн дарга гэх мэт одоо албан тушаалтнууд бол бас тодорхой энэ макро түвшний бодлогын асуудал дээр ямар байр суурьтай байсныгаа бас нэг ярих. За зөв төлөвлөсөн, буруу төлөвлөсөн талаараа бас энийг бас нэг ярилцах шаардлагатай гэж миний хувьд бол үзэж байгаа. Тухайн би бол жишээ нь өнгөрсөн оны 11-р сард тодорхой одоо хүрээнд улс төрийн байр суурийг илэрхийлж байхдаа ирэх энэ хавар 5-6 сард махны үн ийм өндөр түвшинд очно гэдгийг бол төсөөлж бол хэлж байсан. Яагаад тэгэхээр учир шалтгааныг бид өөрөө углуургаар нь харах ёстой шүү дээ. Нэгдүгээрт 2023-24 онд шилжих жил маш том хэмжээний зуд болсон тийм ээ. Монгол улсын хэмжээнд 10 орчим сая толгой мал хоригдсон. Ялангуяа төвийн болон зүүн бүс нутгийн мал их хэмжээгээр хоригдсон байна. За ингээд малчид одоо сүүлийн 2 жилийн хугацаанд юу болж гинэ гэхээр малаа өсгөх бодлого дээр илүү төвлөрөөд зах зээлд махаа нийлүүлэх байдал нь бол илүү хойрог болсон. За мөн энтэй зэрэгцээд засгийн газраас хэрэгжүүлж байгаа экспортод мах гаргах бодлого бас чөлөөтэй хэрэгжиж явж байгаа. Тэгээ өмнөх жилүүттэй харьцуулахад экспортын хэмжээ нэмэгдэж байгаа. Яг эн чинь юу гэж харагдаж байна гэхээр нөгөө төвийн бүс нутаг, зүүн бүс чинь тэр жигтэй Улаанбаатар хотын хэрэгцээг хангадаг бүс нутаг байгаад байдаг. Энэ бүс нутгаас зах зээлд нийлүүлж байгаа мал махын тоо өмнөх жилүүдээс эрс буурсан нөхцөл байдалтай бид нүүр тулсан. Нөгөө талаасаа бусад бүс нутагт зах зээлд нийлүүлэгдэж байгаа мал махын одоо дийлэнх хөв нь гадагшаага экспортод гарч байгаа ийм л нөхцөл байдал донд орсон. Үүнээсээ үүдэлтэйгээр Улаанбаатар хот за төв суурин газрууд бол махны хомсдолд нэлэнхүйтэй өртсөн байгаа л ийм л байдал байна. Тэгэхээр энэ бол яг мэдээж одоо ерөнхий сайдын зүгээс махны нөөцтэй холбоотой асуудал дээр асуудал үүслээгээд хотын дарга дээр хариуцлага тооцсон. За цаашаага энэ бодлогыг гаргасан, энэ бодлогыг дутуу гаргасан албан тушаалтнуудтай холбоотой асуудал бас мөн хөндөгдөж яригдах шаардлага байх болов уу гэсэн байдлаар би бол харж байгаа. Ер нь бол аливаа засгийн газар улс орны хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой улсын төсвийг батлуулах, эх жилийнхаа төсөв мөнгөний бодлогыг батлуулах тэр цаг үе дээр энэ ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мах, гурил, хүнсний ногоо гэх мэт зүйлтэй холбоотой асуудал дээр урт хугацаанд бодлогыг зөв гаргаж сургах асуудал байж байгаа. За энэ жилийн тухайд бол үнийн өсөлттэй холбоотойгоор монголчуудын үндсэн хэрэглээ махны үн энэ өндөрт хүрсэн байна. Гурлын үн бас л одоо өндөрт хүрж штэ. 2 жилийн өмнө бид дотоодод үйлдвэрлэж байгаа гурил өндөр өртөгтэй байна гэдэг асуудлыг би хөндөж гурилын импортын татварыг тэглэж дотоодын зах зээл дээр гурил одоо өндөр үнэтэй болохгүй байх нөхцөл боломжийг бол дэлхийн зах зээлтэй өрсөлдөх замаар бий болох ёстой гэдэг зарчмаар асуудал хандж ирсэн. Харамсалтай нь төвийн бүс нутаг дээр гурилын татварыг тавьж баруун бүсэд гурилыг татваргүй импортоор орж ирэх боломжийг хуулийг бол өөрчлөлт хийсэн байна. Өнөөдөр 1 кг нэгдүгээр гурил бараг одоо дэлгүүрт бол 4,000 төгрөгөнд хүрэх хэмжээнд очичлоо. Энэ 2 жилийн өмнө 2,400 төгрөгөнд хүрчлээ. Энэ бол үйлдвэрлэж байгаа өртгөөсөө 2-3 дахин өндөр үнээр зарж байна гэдэг асуудал хөндөгдөжсэн бол өнөөдөр тэр үн хүртэл одоо өндөр хэмжээнд хүрчлээ. За нефт чадхуунтай холбоотой дэлхийн зах зээлийн нөхцөл байдлаас үүдээд энэ намар бол бас энэ хүнсний ногоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бол бас л одоо монголчуудын хувьд ард иргэдийн хувьд нэлээдгүй ихтэй амьдралын өртөг нэмэгдсэн дарамт болж ирэх нь тодорхой болсон байна. За энэ дээр ямар бодлого гаргах юм гэдгийг хүртлийн цаг үе дээр ярилцах ёстой. Ерөнхий сайдын зүгээс мэдээж одоо төсвийн тодтголтой холбоотой асуудлыг ойрын үед хөндөж ярьж
энэ үнийн өсөлт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр бодлого барих зайлшгүй шаардлага тулгарч байна л гэж ингэж бол үзэж байгаа. Энэ хотын дараагаар бол хэр ажилласан гэж та бодож байна. Одоо орон нэг одоо бүрүү давг гэж залуу болохоор болж байна. Та энэ залуу ер нь хэр сайн мэдхүү. За Нямбатар даргын хувьд бол одоо сайн муугаар хэлүүлээд маш их ажилласан. Ер нь Улаанбаатар хотын дарга яаж ажиллах ёстой вэ гэдэг шинэ стандартыг Нямбатар тогтоож чадсан гэж үзэж байгаа. Аливаа хотын иргэд бол одоо тодорхой дүрм журманд захирагдаж байх ёстой юм байна. Бид одоо хөдөөхээр бэлчиж байгаа одоо мал шиг бол байж өрөөсөө болохгүй. Бас эн чинь соёлт нийгэм, ухамсартай хүн. Тийм учраас Улаанбаатар хотын дүрм журм гэдэг зүйл зайлшгүй байх ёстой. Тэрэнд хотын иргэд энэ соёлт иргэн шилдэ нийцэж амьдардаг байх ёстой мó гэдэг агуулга дээр Нямбатар бол нилээдгүй төвлөрч ажиллаж чадсан гэж миний хувьд бол үзэж байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын төв гудмаар гараад алхахад ядчил хүний гутал шороод архаа болсон байна шүү дээ. Энэ бол өнөөдөртөө одоо гэдгийн гарт баригдаж нүдэнд харагдахгүй мэт боловч өнгөрсөн хугацаанд энэ хотын дарга нарын хийсэн ажлын эерэг үр дүн. Залуучууд ч гэсэн Улаанбаатар хотын хөгжлийг өөр нүдээр хардаг болсон байна. Хүүхд багчуудын өвдөч төр чөлөө цагаа өнгөрөх орчин нөхцөл дутмаг байсан цаг үеийг өнөөдөр илүү хүртээмжтэй болсон гэдгээр тайлбарлаж хардаг болж чадсан байна. Тэгэхээр Нямбатрын хувьд бол мэдээж өнгөрсөн хугацаанд авто зогсоолоос өсвөлээд олон зүйл дээр амьдралын чанарыг дээшлүүлээ. Өглөө орондоос ирж байгаа иргэнд оржид тулгамдж байгаа хотын олон проблемуудыг чимээгүй аргаар бууруулах ажлыг бол амжилттай хийж чадсан гэж миний хувьд бол дүгнэж байгаа. За мэдээж одоо шинээр хотын дараагаар яригдж байгаа Берузаны пүрэв дав гэж одоо хотын иргэдийн төлөөлөгчтэй хуралд суусан туршлагатай. За хот төлөвлөлт доктортой хөгжлийн чиглэлээр магистрийн зэргийг Австрали улсад хамгаалсан ийм мэдлэг боловсралтай залууг бас Монгол Ардын намын зүгээс хотын даргад нэр дэвшүүлж байгаа. Удирдах зөвлөл нэр дэвшүүлсэн байна. За миний зүгээс ч бас дэмжиж байгаа. Би бас Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар нэлээдгүй хэдэн жил ажилласан. За энэ ажиллаж байгаа хугацаанд удирдлагында бас гадаадад боловсрол эзэмшээд ирсэн. Өөрсдөө илүү бүтээлч сэтгэлгээтэй, идэвхтэй тийм залуучуудыг бас удирдлагында ажилуулах ийм бодлогыг барьж ажилладаг байсан. Энийн нэг нь пүрэв давг. Пүрэв давгийн хувьд бол аливаа ажлаас хойш суудаггүй, илүү их бүтээл сэтгэлгээгээр, илүү их гүйцэтгэл өндөртэй ажиллах ийм зорилгыг тавьж ажилладаг. Бас манай намын залуучуудын урдаа барьж явдаг залуучуудын нэг нэгдгээр бол би дэмжиж байгаа. Цаашдаач бас энэ Улаанбаатар хотын тухайд хотод төрж өссөн залуучууд бас хотынхоо одоо өсөж төрсэн орчноо илүү сайжруулах, хотын иргэдийнхээ хүсэлтийг биелүүлэх чиглэлээр хүчээ гаргаж ажиллах одоо ажиллаж чадна гэдэгт бол нэг айхтар эргэлзэхгүй байгаа. Гагцхүү зүгээр улс төр нь баг байх хэвээр. Ер нь бол одоо аливаа албан дээр өөрчлөлт шинжилтүүд явагдаж болж идэг. Зүгээр тэрийг дагсан улс төрчлөлт нь л одоо ард иргэдийг залхаадаг, улс төрийн намыг дотоодд нь хагалж бутгадаг. Энэ байдлаас л ангид байж чадвал хотын дарга шинээр сонгогдоод ажил нь илүү доктортой, бодлого нь илүү доктортой хийж байгаа ажил нь гүйцэтгэл өндөр явах энэ боломж бүрдэх юм аа л гэж ингэж харж байна. Манай намын хагаралтаа одоо ер нь ямар төвшөнд байна? Нямбатрыг унгаагаад одоо ахиад одоо хагаралтаа нь хурцдгуу гэсэн үнцэг хувилбар яригдэж байна тий. Тэгэхээр энэ одоо хагаралтаа та нар яг эвлэрсэн юм уу? Бодлоо нүүрэн дээрээ эвлэрсэн царай гаргачаад дотроо ер нь хагаралтаа нь үргэлжлээд байгаа юм шүү гэсэн бас үнцэг яригдаад байна. Яг хөө энийг одоо намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга нараар хариулвал илүү зохимжтой. За би бол жишээ нь намд одоо олон жил ажилласан, намын хэв нэгдлийн төлөө, намын сонгуулийн ялгалтын төлөө өөрийн болон одоо бусдын эрх ашгийг хойноо тавьж, улс орны болон намын эрх ашгийг нэгдүгээр тавьж одоо ажиллаж ирсэн юм л туршлагатай. Намайг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед мэдээж хэрэг нам дотор үйл ойлголцолтой холбоотой асуудлууд гардаг байсан. Гэтэ тэрийг бол намын дарга, намын ерөнхий нарийн бичгийн дарга нарын зүгээс илүү санаачлагтай ажиллаж санаа бодлын зөрүүтэй байгаа гишүүдтэйгээ ойлголцох, тодорхой одоо улс төрийн зөвшөлтслүүдийг хийх, цаашдаа намын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэх, улс орны одоо хөгжлийн бодлогыг доктортой хэрэгжүүлэх чиглэлээр илүү төвлөрч ажиллах ийм л чиглэлийг одоо авч хэрэгжүүлж ажиллаж ирсэн. Миний тухайд одоо намын даргаар инкол даргыг ажиллаж байхад, дараад нь намын даргаар хөрсөх даргыг ажиллаж байхад, за мөн одоо оюун эрдэнэ ерөнхий сайдыг намын даргаар ажиллаж байхад би ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан ийм л туршлагатай. Тэгээ энэ бүх цаг хугацаанд бол намын дарга нарын зүгээс ер нь дотоод эв нэгдлийг хангах чиглэлээр нэлээдгүй санаачлаг гаргаж ажиллаж гишүүдийнхээ хоорондын ойлголцол, эв түнжингийн асуудлыг одоо нам дотроо шийдвэрлэж явж ирсэн туршлагатай.
Учрал даргын тухай ч гэсэн ийм арга барилыг барьж ажиллаж байгаа. Цаашдаа энэ нам илүү дотоод ив нэгдлээ хангаад ойлголцлоо өндөр түвшинд аваачаад дараачийн сонгуульд орохдоо өмнөх сонгуулиудад амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, бодлогын хэрэгжилтийнхаа тайланг одоо нүүр бардан тавиад явах болох боломжтой л гэж ингэж харж байна. Намын гишүүний хувьд Албан тушаалтнуудын одоо хууль бусаар орсон хөрөнгийг хураах хуулийн төслүүд жилийн өмнө өргөн барай одоо хүртэл хилцэх байгаа. Тэгэхээр энэ хуулийн төслийг та хилцэх нь зөв гэж бодож байна уу? Яг уу ер нь бол биднээс эрхцүүт төрд итгэж байх ёстой л ард түмэн штэ. Хууль ямар байна? Тэр хуулийн хэрэгжилт ямар байна? Түүгээр ард иргэд маань эрхтэгш амьдрах тэр нийгэм нь өөрөө бүрдэж байна уугүй юу гэдэг асуудлууд энийг дагаад гарч идэг. Өнөөдөр ямар асуудал үүсэж байна гэхээр Монгол улсад батлагдсан хууль өөрөө бүрэн дүүрэн хэрэгжиж чаддаггүй. Үүнээсээ болоод иргэд ингээд янз бүрийн pop сэдвтэй хуулиудыг гараасаа тэрийг нь батлаасаа тэгээ тэр хөрөнгийн хураагаасаа л гэдэг асуудлууд дээр илүү төвлөрч бодоод байдаг ийм л зүйл байна. Аливаа улсад одоо тухайлан хөрөнгө хураадаг тийм тухайлсан хууль батлагдаад хэрэгждэг тохиолдлыг одоо миний хувьд бол өнөөдрийг хүртэл одоо сонсож яг тодорхой судалсан зүйл бол алга. Гэхдээ Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа эрүүгийн хуулиараа хууль бусаар олсон өмч хөрөнгийг төр хураадаг. Тэр бүх заалт нь хэрэгжээд явж байгаа. Өнөөдөр аливаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон юм уу? Эсвэл залилангийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд тэр нь өөрөө хууль бус юм а гэдэг нь шүүхээр эцэлэн тогтоогдоод хөрөнгө оруулахдаг. Нэмж одоо торгуулийн болон биеэр идэлдэг ял шийдгэлийг авдаг ийм л хууль эрх зүйн орчинд бид амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг бид илүү сайн ойлгож, илүү сайн хэрэгжүүлж чаддаг болох юм бол илүү юм попорсон хуулиуд Монголын нийгэмд хэрэгцээ шаардлага байхгүй л гэж ингэж бол үздэг. Би аливаа юм дүрм журмаараа, ном журмаараа байх ёстой, хэм хэмжээнд байх ёстой л гэж боддог. Өнөөдөрт нь тааруулаад, өнөөдөрт нь сонсоход нь гоё гэж бодоод илүү попорсон асуудлыг хөндөж тавина гэдэг бол ирээдүйнхэн өмнөөс одоо гим үлдэж байгаа бас нэг том хэлбэр шүү дээ. Том алдааг засах гэж дор хаяж 10 жил болно. Энэ 10 жилийн хугацаанд улс орны хөгжил, ард иргэдийн амьдралд магадгүй улс төрийн түвшинд ямар бужигнаа асуудлууд үүсэх вэ гэдгийг биднээс дандаа бодож явах хэрэгтэй. Өнөөдөр олон улсад ч гэсэн ийм жишээнүүд их байна шүү дээ. Энэ олон төвшөндөө попорсон улс төрөө дийлхэ болсноос болоод төрөө байгуулж чадахгүй болтлоо улс орнууд дампуурдаг хэлбэр рүү бас орсон байна. Одоо Болгар улсын жишээг та бүхэн саяхан харж л байгаа бах. Сүүлийн 4 жилийн хугацаанд 5 удаагийн сонгуул хийтлээ Болгарын төр дампуурж байгаа байхгүй. Энэний үндэс нь юу юм? Ерөөсөө pop улс төр, pop улс төрийн сэдвүүд, попорсон улс төрчдийн pop мэдгдлүүдээс болж улс орн ингэж сүрдэг гэдгийг бид дандаа харж байна. Тэгэхээр ерөөсөө улсын их хурлын гишүүд илүү хариуцлагатай байж ард иргэдэд бодиттой мэдээллийг хэдий хүнд байсан ч гэсэн ойлгуулж чаддаг байх юм бол улс орн улс төрийн жоохон доктортой байх нөхцөл бүрдэх болоо даа л гэж ингэж харж байна. За баярлалаа. За